байцгаана уу? Дараагийн влогт маань тавтай морил. Энэ влогоороо би миний амьдралын хамгийн гайхалтай дурсамжийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Энэ ямар дурсамж вэ гэдгийг үргэлжлүүлэн үзээрэй. Ямар тийм юм бэ? Байхгүй. Чамд хэлэн заяа хөлөөрөг гэх. За. Одоо хөлөөргөөрэй. Дахиад. За. Йоо. Зүгээр чигээрээ. Яа. За одоо зүгээр тайван чигээр алах. Зүгээр зөрөгтэй алах. Загварын тайзан дээр алах гэж шиг алах. Инээгээ алах. Юу алаад байгаа бэ? Зүгээр алхаа. Зүгээр яг урд чинь тэг шүүж байхгүй зүгээр чи алах. Зүгээр алхаа. Та гараад ирээрэй. Найзууд юм. За, хаваа. На. Hayri, Korwa, hirgere. Ой. Хүүхдүүд нь дай нараа одоо. За үсээрээ. Ай. Зөвшөөрсөн юм уу та үгүй мө? Зөвшөөрсөн байна. Таалагдсан гэж найдаж байна. Миний амьдралын гайхалтай түүхүүдийн нэг гайхалтай дурсамжийн маань нэгийг болсон та бүхэндээ баярлалаа. Миний төрс өдөр 7 сарын 13-нд болдог. Тэгээд 7 сарын 12-нд манай хүн болохоор тэр үед яг эмнэлэг твтэж таарсан. Гараа гимтэйгээд эмнэлэг твтчихсэн. Тэгээд эмнэлээс 7 сарын 14-нд гарна гэж хэлсэн. Тэгээд тэгвэл төрс өдрөө энэ жилдээ ингээд өнжидөө 14-нд ирэхээр нь хоёлаа гэртээ сайхан хоолунд хийж идээд тэгээд тэмэлжээ даа гэж ярилцсан. Тэгсэн ч гэсэн ингээд нэг юм гордоодсэн цаанаасаа ядаж 13-нд ингээ хүрээд ирдэг юм бах та гэж гордол тэгээ байсан. Тэгээд 12-нд
магадгүй орж ирснэ. Надтай хамт дормидор тамд амьдарчээсэн охин манай хуурайдоо гэрт орж ирээд матайн плажиг өмсчих, матайн төфлөг өмсчих, үсээгоо янзлчих, нүрээ будчих гэл. Тэгээ би тэр нөгөө нүрээ будаг айгу удцсан байсан. Тийм болохоор будаг шингээгүй ойлгохоор. Тэгээ ам нийлсэн цагаан юм харагдаж байна. Тэгтээ зүгээрээ. Тэгтээ гоё харагдаж байгаа. Хөрг харагдаж байгаа. Тэгээд орж ирээд яцгаадсэн юу болох гэдэг нь мэддэггүй. Тэгээ хамгийн аимшигтай 7 сарын 12-нд манай нөхөр ерөөсөө уцаахгүйсэн. Би байна уу гэл уцрууч залгаал, фэйсбүүкээр ч залгаал, инстаграмаар ч залгаал. Тэсэн ерөөсөө уцаахгүй. Тэгэхээр би яатсан бол дог имчилгээд байгаа юм болов гэд. Тэгэл чаад чижүүлдээгэл имчилгээнээс гарчаад хэлээрээ тариагаа ээж дуусч чиглэлээрээ гэл тэгсэн чинь холбоо ерөөсөө байхгүй. Тэгэл оройн хооцонроо өмсчээл. Тэгэл тэгсэн чинь маань нөхрийн найз гэрээс ирж авсан. Тэгэл ийм үйл явдал болсон юм да. Маргааш 7 сарын 13-нд бит хоёр өдөржингөө гэртээ зүгээр ээжсэн. Тэгээд өдөр хоолунд тийж идчихээ төрсөн өдрөөрөө гэртээ хоолунд хийж идчихээ. Тэгээд торт морт үлээчээ тэгээ байжсэн чинь манай хоёлаа гарыг гэлээ. Яасан гэдгийгс. Хоёул зүгээр гадаа орч голын ирэг дээр сууя гэх. Тэгээ бит хоёр голын ирэг дээр очсон чинь манай он тойруулаад гэрэл асаацсан. Тэгээд дарс торт жимс бэлдээд тавьсан байсан. За энэхүү бичлэгийг маань тоглон сууж таалан саярсан та бүхэндээ маш их баярлалаа. Like and subscribe дараарай. Баярлалаа. Хамгийн төгсгөлд нь би хүртэн хандаж үг хэлэх гэж байна. Аав шиг минь түшигтэй хажууд минь нүргүүлж нүмер нөөлөг болдог. Намайг инээлгдэг. Надад үргэлж урам зориг өгдөг. Хамгийн сайн сайхан бүхнийг бэлгэлдэг. Үнтэй дурсамж бүхнийг надтай бүтээлцэж байгаа. Чамдаа маш их баярлалаа. Хайртай шүү.